ийм том зорилго тавьчихаар яг нөгөө нэг арилжаанд орох лото их дүүлэх ч юм уу хит их арилжаанд орох магадaltaй гэж боддог болохоор том зорилго тавилгүйгээр гэр бүлээ эрүүл тайван аз жаргалтайгаар авч явахад анхаарад тэгээд аав ээжтэй баг багаар тусалтай ивэл сайн нөгөө намайг баяр сайхны эрхлэгэн гэдэг одоо арилжаа игээд 6 жил болж байна. Бүтэн цагаар арилжаа эрхэлдэг. Маш даруухан тайван төвчээртэй хитрхи интроверт төрлийн хүн гэж өөрийгөө боддог. Би ер нь жоохон уйтгартай амьдралтай гэх юм уу. Өвтөр болгон нэг цаг гадуур гарч алхна. Тэгээд гэрээ цэвэрлэн оройн болохоор ном уншаад тэгээ амралтын өдрүүдээр болохоор сакс хөлн бүү үздэг. Тиймэрхүү л амьдралтай. Би яг ийм том зорилго тавьчихаар яг нөгөө нэг арилжаанд орох лото их дүүлэх ч юм уу хит их арилжаанд орох магадaltaй гэж боддог болохоор том зорилго тавилгүйгээр гэр бүлээ эрүүл тайван аз жаргалтайгаар авч явахад анхаарад тэгээд аав ээжтэй баг багаар туслахыг л хичээдэг дээ. Одоо цагдаа л ер нь их байхыг боддог. Одоо 12 сарын 1-ээс ч юм уу гитарын дугууланд яваад фитнесээр хичээллийг зорж байгаа. Тэгээ энэ хоёр нь болохоор нөгөө тархинд маш сайн амралт өгөө дараагийнхаа арилжаануудыг амжилттай ихэд түлхэц болно гэж бодож байгаа. Би өөрөө төвчээртэй хүлээцтэй төрлийн хүн болохоор эсвийн арилжаа хийдэг. Тэгээд шинжилгээгээ хийчихэд нөхцөлөө бүрдгийг хүлээж аваад арилжаанд ордог. Тэгээд миний хувьд оролт болгон маш үнцэнтэй болохоор оролтоо маш удаан барихыг хичээдэг. Зах зээл надад ямар боломж өгөн тэрийг л арилжахыг боддог. Заримдаа 7 хоногт 3-4 удаа юм уу арилжаанд ордог. Заримдаа болохоор арилжаанд орохгүй 7 хоногч бас байдаг. Би өөрт нь Японд их сургууль төгсөөд үндсэн ажилтнаар ажиллаж байсан. Тэгээд яг их сургуулаа төгсөө үндсэн ажилтан болох болсны дараа 7 хоногийн 6 өдөр нь өглөө 9-өөс оройны 10 цаг хүртэл ажилладаг. Тэгээд гэр бүл болон өөртөө зарцуулах цаг ерөөсөө байгаагүй. Тэгээд арилжаа хийснээр гэр бүл болон өөртөө зарцуулах цаг маань маш их нэмэгдсэн. Зан төлөв ер нь анханасаа л иймэрхүү бас болохоор нэг их өөрчлөлт бол гараагүй. Өөртөө зарцуулах цаг маань л нэмэгдсэн. Дансаач тачхаар ойлж өнгөрөөсөн тэр шөнүүдийг л амар их боддог доо. Тэгээд тэр өвдөлтүүдийг айгүй их дахин боддог. Тэгээд 6 жил хичээсэн болохоор үр дүнг нь үзэхгүй ингээд дуусгачих юм муу гэд. Тэгээд 6 жил хичээсэн би байгаа штэ гэд өөртөө урам зориг өгөхийг хэлж чадаа. Эхлээд сайн сураад арга барилаа болтлоо демо дансан дээр арилжаа хийгэрээ. Тэгээд өөрт байгаа юмаа зарж зээл авч арилжаа хийж болохгүй. Тэгээд заавал стоп лосс тавиад стоп лоссоо битгий холдуулж хөдөлгөөрөл гэж захиадаа. Гар утас интернет ноутбук байхад дэлхийн хаанаас хизээд таанаас арилжаа хийж болдог хамгийн гоё байдаг та. Эрхчлөөг мэдэрдэг. Гадаадд олон жил амьдарсан болохоор бас ер нь бол эрхчлөөг бол бас мэдрэх нь ховор байдаг. Тренд бол маш хүчтэй юм байна гэдгийг л маш их мэдэрсэн. Тэгээд зах зээлд маш уян хатан хандах хэрэгтэй. Өөрийнхөө хизээч зүтгэж зөрүүдлэж арилжаанд орж болохгүй гэж боддог гэсэн. Ялангуяа сүүлийн яг 2 сард алтны тренд маш хүчтэй хөдөлж ирсэн. Тэр үед мэдэрсэн. Сахилга баттай дүрмээ баримталдаг тийм мундаг арилжаачин болох суурийг тархинд маш сайн суулгаж өгж байгаа гэж бодож байгаа. Стар бас их мөнгийг бас өдөртнө гэдэг нь бас. Сая 11 сарын эхний 7 хоногт хэлсэн. 6 сард зах зээл ер нь хөдөлгөөнгүй болчтой юм шиг санагдсан миний хувьд. Тэгээд нэг чиглэл гарахыг хүлээгээл хаяа оролтоо хийгээл явчихсан та. Тэгээд 9 сараас лайв данс авсан. 10 сарын 10-ны орой алтан дээр 3993 ханшинд 0.4 лото орлогоонг ороод тэгээ яг тэр үед Трампын нэг хятадтай яаж байгаа нэг мэдээлэл гараад тэгээд тэрнээс хойш арилж байгаа маш сайн бариад 4200 дээр ашиг авч хааж ирсэн. 8200 гаруй долларын ашигтай болчихсон байсан. Трейдер маусбайдн дээр болохоор арилжаачны 5 үе шат гэж бичсэн байдаг. Тэрнийхээ би одоо яг 3 дугаар үе шатаа даваад 4 дугаар үе шатан дээр явж юм л гэж бодож байна.
Мэдээж Монгол спорттой нь маш том давуу тал байсан. Тэгээд миний англи хэл бас тийм сайн биш болохоор угаасаа гадны газруудыг бол сонирхоогүй. Мотфонд байхаас нь л хэрэгжилж ирсэн. Тэгээд дүрмээ маш сайн унших юм бол ер нь бол тэр л дүрм л ер нь хамгийн чухал. Дүрмээр л сайн маш сайн бүр цэг тасалтайгаар нь уншиж судлах хэрэгтэй. Арилжаачин болох энэ урт аялал намайг хөтлж оруулж өгсөн мөнгөчийн трейдерт маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ хоёрдугаарт нь болохоор арга барилаа олоход нь туссан эрхмээ трейдерт маш их баярлалаа гэж хэлмээр байна. Гуравдугаарт нь анхнаас минь дэмжиж ирсэн их нэртэй маш их баярлалаа. Гэр бүлийн дэмжлэг маш чухал гэдэм билээ. Баярлалаа.